Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүргийг хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох төслийн талаар ярилцгаар Дорнод аймгийн иргэний нийгмийн сүлжээний гишүүн Баярмаа Гуриад байна. Тэр энэхүү төслийг хэрэгжүүлэхээс өмнө Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүтэц зохион байгуулалт ямар байсан талаар та ярихгүй юу? За тухайд төсөл эхлэхээс өмнө 2009 онд бол Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь бол хурлын дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд хурлын ажлын алба гэсэн бүтцтэй энгийн бүтцтэй үйл ажиллагаа явуулж байна. За яг хоо иргэдийн зүгээс ямар нэгэн асуудлаар санал оруулахад бол төлөөлөгчдөө ханддаг. Төлөөлөгч нь бол асуудлыг судалж нотлох баримтгүйгээр ерөнхийдөө судалгаа шинжилгээгүйгээр хурал хилцэх үед бол шууд асуудлыг оруулаад нэг бол зөвшөөрөгддөг. Эсвэл судалгаа шинжилгээ муутай энэ талаар дахиж судлах хэрэгтэй гэдэг тухайн асуудал батлагдахгүй эргээд ухаандаа ундаг асуудлууд бол түгээмэл байсан. Төсөл хэрэгжиж эхэлснээр шийдвэр гаргах түвшинд Дорнод аймгийн иргэдийн оролцоо хэрхэн нэмэгдсэн бэ? Иргэдийн оролцоо нэмэгдэх бол нөхцөл бол бүрдсэн. Иргэний танхимын журам бол батлагдаад иргэний танхим албан ёсоор батлагдсан. За иргэний танхимын үйл ажиллагааг дэмжиж ажиллах бодлогын хороодыг бас байгуулж ажиллах нь зүйтэй юм а гэсэн саналыг төслийн хорооны зүгээс бол гаргаж тавьсан байгаа. Ямар бодлогын хороод байгуулагдсан бэ? За одоо ажиллаж байгаа бодлогын хороо бол үндсэндээ 7 бодлогын хороо байгаа. Анхны бидний оруулж исэн саналын хүрээнд бол үндсэндээ 4 бодлогын хороог бол санал болгож ирсэн. За байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн бодлогын хороо, төсвийн эдийн засгийн бодлогын хороо, нийгмийн бодлогын хороо, нутгийн удирдлага эрх зүйн бодлогын хороо гэсэн 4 бодлогын хороог бол санал болгож ирсэн. За тухайн үед бол яг төслийн хугацаанд бол энэ бодлогын хороо байгуулагдаж албан ёсоор бодлогын хорооны журам бол батлагдаж амжаагүй. Тэгвэл тэргүүлэгч төлөөлөгчд бол энэ дээр бас санаачлагтай ажиллаж цаашид энэ асуудлыг бас наривчлан судлаад бодлогын хорооны журам дээр ажиллаад хамтарч ажиллаад 4 биш 7 бодлогын хороотойгоор үйл ажиллагаа явуулъя гэдэг байдлаар энийг бол 2013 оны 12 сард тухайн бодлогын хорооны журмыг бол албан ёсоор батлаад тэр тогтоолын хүрээнд хавсралттайгаар одоогийн 35 гишүүн төлөөлөгчийг ерөнхийдөө нэг бодлогын хороонд 5-5-аар нь нэг төлөөлөгч тэргүүлэгч нэг бодлогын хороонд харьяалагдана гэх байдлаар 7 бодлогын хороонд хуваагаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа. Бодлогын хороо байгуулагдсанараа ямар үр дүн авчирсан бэ? За бодлогын хороо байгуулагдсанаар хурлын тасралтгүй байнгын үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй. За хуралдаанаар хилцэх асуудлыг урьдчилан бэлтгэж дүгнэлт гаргах. За хурлын тогтоол шийдвэр гаргасан тогтоол шийдвэрээ эргэж ухаандаа хянах, шалгах, үүрэг өгөх. Тэр байтугай өгсөн үүргийн дагуу засаг даргын дэргэдэх агентлаг хилцүүд өгсөн үүргийн дагуу ямар арга хэмжээ авснаа эргэж бодлогын хороонд тайлагнах хүртэл энэ ажил нь бол нэлээд үр дүнтэй байх боломжтой болж ирсэн. За иргэний танхим байгуулагдсан иргэд орон нутгийн хөгжлийн асуудалд шийдвэр гаргах төвшөнд асуудлаа тусгуулъя, хилцье гэдэг асуудал нь үндсэндээ жоохон эзэнгүй байсныг бодлогын хороод нь тухайн чиглэлдээ асуудлаа дэвшүүлээд иргэдийн дунд хилцүүлээд ингээд явах боломж нөхцөл бол бүрдсэн байгаа. Иргэдийн зүгээс бол иргэний нийгмийн байгууллага судлаачид мэргэжлийн байгууллагын зүгээс аливаа асуудалд бол зөвхөн төлөөлөгчтэй хандаад судалгаа шинжилгээгүйгээр хуралд оруулдаг байсан байдал үндсээрээ өөрчлөгдөд бодлогын хороод гэдэг бүхэл бүтэн багт асуудлыг дэвшүүлж оруулдаг. Баг энэ асуудал дээр нь ажиллах боломжтой болсноор бол нэлээд үр дүнтэй гэж үзэж байна. Бүтэц хэдийгээр өөрчлөгдсөн ч гэсэн та бүхний хүсэжсэн тэр үр дүн бий болж чадсан уу? За яг иргэдийн хурлын төлөөлөгчдийн хувийн манлайлал санаачлагтай бас холбоотойгоор энэ ажил бол бас харилцан адилгүй янз бүр байдаг юм байна. Хувь хүнээс бас их нэлээд шалтгаалдаг гэдэг юм бол бас харагдаж л байна л да. Тэгээ ерөнхийдөө бол бодлогын хорооны журам батлагдсан, иргэний танхимын журам батлагдсан, хоорондоо уялдаатай ажиллах механизм бүрдсэн гэж хэлж байгаа боловч хэрвээ яг хариуцсан эзэд бас санаачлагтай ажиллахгүй бол бас л урдын хэвээр байх бас хандлага ажиглагдчихлээ. Иргэний нийгмийн байгууллагын зүгээс, иргэдийн зүгээс бас энэ тал дээр хяналтаа тавьж шаардлага хөрвүүлж хамтарч ажиллаж иж бас илүү үр дүнд хүрэх юм бол бас цаашдаа бол хэрэгцээ шаардлагатай байгаа нь бас мэдрэгдэж байна.